За өнөөдөр энэ цаг ч гэсэн үнэхээр ивэлтэй цаг байна гэж харж байна. Тэгээд үйлчилсэн Магдалины багийнхандаа баярлаа гэж хэлье. Сайн хөөрхөн цэнхэр подкасттай хүүхдүүдэд бас баярлаа гэж хэлье. Хайцсан байна уу? Тэгээд бас хамт хүндэтгэл өргөөр эзний ивэлээр ингээд сууж байгаа та бүгдэд бас баярлаа. Тэгээд өнгөрсөн 7 хоног би тэнд ингээд сургаал сонсоод сууж байхдаа манай чуулганыхан маань итгэгч нар маань хэрхэн хүндэтгэл өргөж яана вэ? Эзний үгийг сонсож яана вэ гэдгийг би зориуд ингээд ажигласан. Эндэр дээрээс ажиглах бас бүр сайн ажиглагддаг л да. Гэхдээ эндээс би суугаад бас нэг зүйл тоолсон байгаа. Юу тоолсон гэж бодож байгаа. Хүмүүсээ тоолоогүй. Хүмүүсээ орж гарч байгааг би ингээд тоолсон байхгүй. Тэгсэн чинь хичнээн хүн орж гарсан гэж бодож байна таад. Сургаалын цаг бол ер нь орж гарах цаг юм байлээ шүү дээ. Ямар ч гэсэн 16 удаа хүн гарсан заяа. Тэгээд орж ирсэн юм үгүй юу мэдгүй. Оржсын тоолоогүй. Ямарсан гарсныг нь тоолсон. Тэгээд би нэг зүйл бодсон. Тэгээд за бид нар эзний үгийг сонсохдоо хэрхэн яаж сонсох вэ гэдгийг би дахиад хэлэх хэрэгтэй байна. Заах хэрэгтэй мэн гэж бодсон. Тэгээд яг одоо энэ цаг бол яг бурхны үгийн цаг байхгүй. Би ингээ ямар нэгэн зүйлийг бодож байгаа. За энийг л тэрэнд хэлье да гэж байгаа сонгосон үг биш. Тэр ойрдоо ингээд байгаа учраас би энэ библийн үгийг ингээ ярие да гэсэн үг биш байхгүй. Тэгээд яг энэ үгийн төлөө маш их залбирдаг, эзнээс асуудаг байдаг. Хаяа бүр илүү их эзнээс лавлаж асуух, болгошрох тийм үеуд ч гэсэн байдаг. Тэгээд энэ үгийг яг тийхүү хин нэг бодож байгаад биш, эзнээс сууж байгаад авдаг тийм үг баг. Тэгээд энэ маш их үн цэнтэй тийм үг буюу эзэн ариун сүнсээр илчлэн хэлж та бүгдэд ярьж байгаа үг байхгүй юу? Тэгэхээр бурхан тантай ярихын тулд энэ цагийг, энэ үгийг яг энэ цагийг, энэ орчинг, энэ нөхцөл байдлыг бүгдийг нь эзэн өөрөө бүрдүүлсэн баг. Тэгээ эзэн ярьж явах үед бид нар дундаа нь орж гараад байхгүйгээр сайн сонсоосоо гэж хүсэж байна. Тэгээ яг ариун сүнсээр сонсор. Тэр сүнсээр сонсох үед ариун сүнс танд тэр юуг ярьж ятгаж яг юу хийгэрэ гэж хэлж ин түүнийг бас хэрэгжүүлээсэ гэж хүсэж байна. Амен. 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 Тэгээ өгөө аваата илүүн гот амен гэж хүлээж аваа. Тиймхүү сонсоосоо гэж хүсэж байна. Өнөөдрийн үг бол Матай номон дээр 14-р бүлэг дээр байгаа. Хамтдаа Библийн нэцгээе. Тэгээд цаасан Библиэ нэгээд Матай номны 14-р бүлэг 22-оос 33 дугаар ишлэл та бүгдийн бидний итгэгчдийн сайн мэддэг хэсэг байгаа. Матай номны 14-р бүлэг 22-оос 33 гаргасан бол амен. За хамтдаа уншъя. Тэр дараа Есүс хурсан олныг тараан явуулах зуур шавнараа завинд суулгаж нөгөө эрэг рүү тэргүүлэн явуул. Хурсан олныг явуулсны дараа тэр залбирахаар уулууд ганцаараа явжээ. Орой болоход тэр тэнд ганцаараа байв. Харин зав хэдийнэ эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь байсан тул давлгаанд түрэгдэж байлаа. Шөнийн 4-р манааны үед тэр нуурын дээгүүр алхан тэдний зөвглөн ирж явв. Нуурын дээгүүр алхан яваа түүнийг хараад шавнар нь сандарч эн чинь хий үзэгдэл байна гэд айснаасаа болж хашгиралдав. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан зоригтой бай. Би байна. Бүү аа гэж хэлв. Петр түүнд эзэн хэрв та мөн юм бол усан дээгүүр алхаж тань дээр очихыг надад тушаагач гэхэд тэр ир гэлээ. Петр завнаасаа гарч усан дээгүүр алхлан Есүс рүү явв. Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд эзэн намайг авраач гэж орилоход Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч өчүүхэн итгэлт минь ээ чи юунд эргэлзэв гэдлээ. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ. Завин дээр байгсад түүнд мөргөж та үнэхээр бурхны хүү мөн гэцгээв. Амен. Амен. Таны мэддэг хэсэг байгаа тийм үү? Энэ түүхийг мэдхүү. Мэдэн те. Тэгээд энэ түүхийг одоо ч гэсэн хүмүүс ингээд янз янзын байдлаар ингээд ашиглаад, яриад, аль эсвэл ингээд бүр хөгжилтэй байдлаар хийгээд илэрхийлээд
Энэ түүх бол алдартай түүх. Энэ дээр манайхан донд усан дээгүүр алхаж чадах юм байна уу? Тэгээд энэ түүхийг хүмүүс маш их сонирхдаг, тэгээд бас судалдаг, ярьдаг. Тэгээд энэ сургаалыг сүм чуулганууд маш их бас ярьдаг баг. Тэгээд би тухайн үед юу болсныг саяхан бас бидний уншсан хэсгийг би та бүгдэд дахиад богинохоо хуваалцъя. Есүс яг өмнөх хэсгийг нь харах юм бол 5,000 эрийг хооллоо гэсэн сэдвтэй хэсэг баг. Есүс 5,000 хүнийг хооллоод тэгээд тэрний дараа яасан бэ гэхээр Есүс залбирахаар уулууд явсан гэж байна. 22 дугаар эшлэлдээс харах юм бол тэр даруй Есүс хурсан олныг таран явуулах зураа шавь нарсаа завин суулгаад нөгөө эрэг рүү төрүүлэн явуулав. Хурсан олныг явуулсны дараа тэр залбирахаар уулууд ганцаараа явжээ гэжэлсэн баг. За Есүс үе ингээд уул руу ганцаараа яваад ингээд залбирдаг байсан. Тэгээд тэр дараад нь бас шавь нараасаа дагуулж явж залбирдаг байсан. Тэгэхдээ тэр хурсан олныг 5,000 ирчүүд маш олон хүмүүсийг бүгдийг нь хооллоод тараагаад дараад нь шавь нарыгаа завин дээр суулгаад өөрөө залбирахаар явсан. Тэгээд тэр хэсэг залбирсан учраас цаг орой болсон. Тэгээд завин дээр юу болсон гэхээр салхичтай байсан учраас зав эргээс яасан. Эргээс холдсон баг. Бидний уншсан хэсэг дээр юм баг. Тэгээд зав холдсон, Есүс ч гэсэн залбираад эргээд бууж ирсэн. Зав хол байгаа учраас Есүс яасан. Шөнийн 4-р манааны үед шин зав хайсан уу Есүс. Зав хайгаад яаж очих вэ гэд аль эсвэл нөгөөдүүдийг дуудаад орилоогүй. Есүс тэднийг дуудаагүй харин өөрөө басан дээгүүр алхаад тэднийг чиглэн очсон баг. За бүгдээрээ бодож үз. Шавнар дээр очихдоо шавнар болохоор давлгаатай тэмцээд салхи шургатай тэмцээд тэгээд завин дээрээ байжсан. Эргээс нэлээд холдсон зайтай. Тэгээд шүн байсан харах уу. Тэгээд тэд нар яг давлгаатай тэмцээд амьд үлдэхийн тулд заваа хөмрүүлэхгүй тулд тэд нар тийхүү тэмцэжсэн. Тэгээд сандралдаад байжсэн чинь бүр сандрагах зүйл болж байгаа. Юу болсон бэ? Нэг зүйл ингээ бүсгээд нааш алхаж ирсэн байгаа Усан дээгүүр штэ. Усан дээгүүр ингээ алхаад ирсэн. Тэгээд тэд нар бүр айд сандарч исэн дээрээ бүр ай сандарсан баг. Тэгээд юу гэж орилсон бэлээ? Хараач биднийг аврахаар хүн ирлээ гэсэн үү? Тэд нар юу гэж орилсон бэ гэхээр хий үзэгдэл байна гэ бүр орилж сандарч айсан баг. Тэд нар яг хаа загасчид учраас магадгүй завин дээр далайн салхи шургатай байнга л тэгж тэмцэжсэн баг. Тэд нар чаддаг байсан баг. Гэтэл яг тэд нар дээр жинхэнэ айдас хүдс ирсэн. Тэд нар юу гэсэн бэ гэхээр Есүсийг хий үзэгдэл гэж харсан. Тэгээд айж орилж эхэлсэн. Тэгсэн чинь бүгдээрээ 27 дугаар эшлэлдээс харъя. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан зоригтой бай, би байна. Бүү гэж хэлсэн. Тэгсэн чинь бүгдээрээ тайвшраад зүгээр болоогүй. Тэд нар юу болсон бэлээ? Тэгсэн чинь Петр түнд эзэн хэрв та муу юм бол усан дээгүүр алхаж тань дээр очихыг надад тушаагаач гэж хэлсэн баг. Тэгсэн чинь Есүс юу гэсэн бэлээ? Та нар чадахгүй гэхүү Энэ боломжгүй гэж хэлээг. Тэгсэн чинь Есүс ир гэж хэлсэн. Тэгээ тэр дундаас Петр ч гэсэн нөгөө завин дээрээс яасан бэлээ? Буус нэг хөлөө усан дээгүүр тавьж үзсэн. Ямар амар үйл явдал вэ Усан дээгүүр тэр өмнө хизэж алхаж үзээгөө. Алхаж үзсэн үнч байгаагүй. Тэгээд Есүс түүнийг ир гэж хэлсэн. Петр хөлөө завнаас гаргаад усан дээгүүр гიშгсэн. Гიშгэхэд юу болсон бэ? Усан дээр гიშгэгдэжсэн байхгүй. Тэгээд тэр нэг хөлөө гаргаад дахиад нөгөө хөлөө гаргаад тэгээд усан дээгүүр алхаж эхэлсэн. Усан дээгүүр алхаж эхэлсэн чинь тэр яг Есүс рүү дөхөжсэн. Гэтэл дахиад тэр салхи давлгаа шуургыг хараад тэр айхтаа живж эхэлсэн. Живхтээ намайг авраач гэж орсон. 30 дугаар эшлэлдээ гараа. Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд эзэн намайг авраач гэж орилоход нь Есүс тэр даруй гараа сунган түүнийг зууран авч
Юу гэж хэлсэн бэ? Өчүүхэн итгэлт минь ээ, чи юунд юу гэсэн бэ? Хилдэ та юу гэсэн бэ? Эргэлзэн вэ гэж хажууд байгаа нь дэлгэрээ. Юунд эргэлзэн вэ гэж. Яагаад эргэлзээд байгаа юм бэ гэж. Гүүштэй би эргэлзээгүй гэж байна. Өчүүхэн итгэлт минь ээ, чи юунд эргэлзүү гэлээ. Тэгээ тэр хоёр хоёлаа завин дээр гарч ирсэн. Тэгсэн чинь салхич зогссон. Тэгээд шавнар Есүс юу гэсэн бэ? Та үнэхээр Бурхны хүү мөн гэцгээ. Ийм үйл явдал харсан хүмүүс юу гэж хэлэх вэ? Тэ? Тэгвэл энэ Библиэлд хэлсэн Матай 14:22-оос 33 дугаар эшлэлдэр гарч байгаа завнаасаа буугаад алхаад эргээд орж ирж байгаа Есүс Христ завин дээр бас тэ алхаж очисон энэ түүхийг та хараад үүнд итгэж гин үү? Бичсэн л болохоос эргэлзээд байна уу? Та итгэж гин үү? Энэ ишлэлийг уншиж өгмөр санагдлаа. Өчүүхэн итгэлт минь ээ, чи юунд эргэлзэн вэ? Итгэж гин үү? Вау бидтэй. Ийм гайхалтай үйл явдал. Есүс үнэхээр ийм гайхамшигыг үйлдсэн байхгүй юу? Амен. Тэр гайхамшигыг үйлддэг. Тэр хамгийн сайн бурхан. Энэ бол түүнд зүгээр л энгийн л зүйл эс. Тэр хэрвээ хүсэх юм бол тэр зүгээр л усан дээгүүр алхаж очиод хин нэг алхмаар өн гэх юм бол алхаад ирээрээ гэж хэл. Амен. Тэр ийм сайн бурхан. За бүгдээр одоо яг энэ үйл явдал дээрээс дахиад нэг зүйлийг онцолж харъя. За энэ дээр хүн болгон ямар сургамж, ямар зүйлүүдийг хардаг вэ гэхээр за Петрийн талаар, Есүс усан дээгүүр алхсан талаар, Петртэй завнаасаа гараад ингээ алхаад явсан талаар. Тэгээд салхи шуургатай, давлгаатай тэгээд энэ маш хэцүү нөхцөл байдал шүнээ тэг яг энэ үйл явдал болж байгаа. Энэ дээрээс нэг зүйл харахад нөгөө 11-ийн шав хаана исэн бэ? Нөгөө 11-ийн шав юу болж исэн бол та юу гэж бодож байна? Ямар нөхцөл байдал байсан бол? Салхи шуурга давлгаатай тэмцээд байж исэн чинь усан дээгүүр нэг хий үзэгдэл шиг юм алхаад ирсэн. Тэгсэн чинь тэ бүгдээр ай сандраад орилсон. Бүгдээрээ л айсан. Тэгсэн чинь Есүс тэ битгээ би байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Петр тэ тэгвэл намайг очихыг зөвшөөрөөч гэсэн чинь Петр ингээ уснаас гараад алхаж байгаа. Нөгөө 11 юу хийж исэн бэ? Эргэлзэн дундаа тэ. За Петр живэх нөө яах нь? Юу болох нөө тэ? Очисон чинь нөгөө хий үзэгдэл барьж аваад явчих вэ дээ. Юу гэж бодох вэ дээ? Маш олон зүйлийг бодсон бахал да. Аль эсвэл живэд алгуулах вэ дээ? Юу болох вэ? Маш олон зүйлүүдийг бодсон бахаа. Нөгөө 11. Тэгээ би энэ дээрээс нөгөө 11 гэж ярмаар. Нөгөө 11 юу хийж исэн? Нөгөө 11 эргэлзэн дунд тэр Петр шиг те би тань дээр очиё гэж хэлээгүү. Нөгөө 11 яг магадгүй бид нар шиг хөндлөнгөөс хараад за юу ч гэсэн алхаад яваг те юу болох нөө ажиглаж л бай гэж бодоод нөгөө 11 тэгээс суужсэн баг. Ах トゥ нараа бид нар Есүс Христийн дагалдагч нар та Петр үү аль эсвэл нөгөө 11 үү? Хэрвээ та Петр бол Есүс таныг өнөөдөр юу гэж хэлж байгаа гэхээр ир гэж хэлж байгаа. Над дээр ир гэж хэлсэн. Та Есүс дээр очиход юу шаардлагатай болох вэ? Юу болох вэ? Маш их давлгаа, салхи шуурга, тэ айдас хүйдэс, эргэлзээ маш олон зүйлүүд байгаа. Гэхдээ Петр Есүс дээр очиход тэр усан дээгүүр алхах хэрэгтэй болсон. Энэ боломжтой юу? Боломжгүй. Нөгөө 11 бол боломжгүй зүйлүүдийг харахын тулд байжсан. Харин боломжгүй үед Есүс Христ рүү очисон Петр боломжгүй зүйлийг бий болгож тэр усан дээгүүр алхсан. Өнөөдөр таны амьдрал нөгөө 11 шиг биш, Петр шиг усан дээгүүр алхаасаа гэж хүсэж байна. Өөрөөр юу гэж хэлж байгаа вэ гэхээр сургаалын сэдв би таныг завнаасаа гар гэж хэлмээр. Завнаасаа гарцгаая. Завнаасаа гарцгаая.
өчүүхэн итгэлтүүд минь ээ юунд эргэлцсэн. Энэ дээр 31 дээр хэлэхдээ яг л эргэлзээтэй байгаа хүмүүст хандан хэлэхдээ айдас гүйцэтэй байгаа. Энэ боломжгүй штэ гэж бодож байгаа хүмүүст хандан хэлэхдээ энэ нэшлэлийг гэсэн. Өчүүхэн итгэлт минь ээ чи юунд эргэлзв? Яагаад завнаас одоо болтол гарч чадахгүй байгаа юм бэ? Яагаад завин дээр байсаар байгаа юм бэ? Яагаад бусад хүмүүсийг Петрийг ажиглаад энэ хүн унах нь уу? Энэ хүн дэвших нь уу? Энэ хүн яах нь уу гэд те ажиглаад байгаа 11 вэ? Энд байгаа итгэгч нар нөгөө 11 биш харин бүгдээрээ Петр болоосаа гэж хэлсэн. Анхандаа бол завин дотор 12 хүн байсан тий. Гэхдээ нэг нь итгэлээрээ тэр завнаас гарсан. Завнаас гарах бол боломжгүй зүйл байхгүй бидний хувьд. Яг энэ бидний амьдралтай өнөөдрийн амьдралтай яг адилхан. Есүс биднээс боломжгүй зүйлийг хүсдэг. Тэгээд бидэнд юу гэж хэлдэг вэ гэхээр ирээрэй гэж хэлдэг. Наашрээ гэж хэлдэг. Есүс рүү очиход те зүгээр л эндээс алхаад хаа нэгэн газар руу явж байгаатаа сүмээс гараад гэрлүүгээ харж байгаатаа адилхан зүйл биш. Итгэлийн амьдрал гэдэг бол усан дээгүүр алхахыг хэлж байгаа. Дуудлага авахыг усан дээгүүр алхахыг хэлж байгаа. Заримдаа бид нар дуудлага сонсоод мэдээд эзэн хэлсэн чинь харуулсан чинь бид нар юу гэдэг вэ? Би усан дээр алхаж чадахгүй. Тэглээч гадаа тий завнаас нууран дээр маш хүчтэй салхитай байна. Боломжгүй байж байгаад болёо. Тэ. За хин нэгэн Петрийг ч гэсэн яваад үзэг. Тэ. Хэрөө яваад болж ивэл яг гიშгсэн мөрөндөгөр би нэг явж үзээд алхаж үзээд тэгээ явж болж ивэл тэгтээ би эхнээс нь завнаасаа зуураад тэ унч магадгүй штэ. Яг ийм байдлаар бид нар амьдарч байгаа. Эзэн өнөөдөр таныг юу гэж хэлж байгаа вэ гэхээр завнаасаа огт барилгүйгээр салхи шуургыг харалгүйгээр доошо ус руу харалгүйгээр зөвхөн Есүсийг хараад завнаасаа гараад алхаад Есүсийг хараад яваарай гэж хэлж байгаа. Хамтдаа завнаасаа гараад Есүсийг хараад алхацгаая. Хэрэг үгүй бол салхийг харах үед, шуургыг харах үед, усан дээгүүр алхаж байгаа доошоо харах үед тэр Петр яах вэ? Живсэн штэ. Живэх болно. Бид нар живнэ. Гэхдээ живсэн ч зүгээр завин дээр сууж яснаас л дэр заяа. Та заримдаа живдэг, живнэ. Живэх нь тодорхой. Гэхдээ тэр үед Есүс рүү юу гэж хэлэх ёстой вэ? 30 дугаар эшлэл дээр. Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд эзэн намайг авраач гэж хэлэх ёстой. Гэтэл бид нэр юу ч хэлэлгүйгээр зүгээр л ингээд доошгоо живчдэг. Тэгээд дахиад эхэлдэг. Тэгээд тэр чигтээ живчдэг. Тэгээд дараад нь юу гэдэг вэ? Би ууг нь те Есүс рүү явж исэн байхгүй юу? Усан дээгүүр алхаад явж исэн. Тэгсэн чинь живцээ байхгүй. Есүсийн гараас барьж чадаагүй. Есүс ч намайг аваагүй. Ингэж хэлдэг хүмүүс. Гэхдээ яг үнэндээ асуудал нь болохоор та живж болно. Живхийг бол асуудал биш. Харин та живэхдээ Есүс рүү хандаг. Есүсээс бариагүй. Та Есүс рүү л явж исэн шүү дээ, тэ? Гэхдээ тэр зүгээр л усан дээгүүр алхах зорилготой байсан. Аль эсвэл гайхамшигыг үлдэх, шавнырын дунд хилэгдэх, тэ гайхамшиг дундаар өөрөө алхах ийм л сонирхолтой байсан. Тэгээд тэр живэхдээ Есүсийг дууддаггүй. Харин Есүсийг дуудсан хүн бол Есүс юу гэж байгаа вэ гэхлээр Есүс тэр даруй гараа сунган түүнийг зуураад тэгээ бид нарыг жаахан зэмлэн те юу гэж хэлэх вэ? Өчүүхэн итгэлт минь ээ. Чи юунд эргэлзэв? Энэ бол нэг амар хатуу гомдоод те Есүс намайг өчүүхэн итгэлт гэсэн би итгээд усан дээгүүр алхаж байгаа чинь тэгэх үг биш. Тэгээд гомдоод боль Есүс 50 гараа 50 би живлээ. Хүмүүс яадаг яг ингэдэг. Хүн бөө юм болоод те жинхэнэ амьдралын мөнгө санхүү хэцүүдэл бөө асуудал ах чи би бүгдийг нь орхиод үйлчилсэн шүү. Тэгсэн чинь харина
Есүс намайг өчүүхэн итгэлд гэлээ. Тэгсэн чинь тэглээ ингэлээ. Ах トゥ нараа энэ түүх бол бидний итгэлийн амьдралыг гайхамшиг дунд алхахыг Есүс дээр очихыг бүрэн харуулсан гайхалтай түүх үйл явдал. Бид нэр одоо ч гэсэн завнаасаа гарахгүй те нэг болонд нэг тухтай нэг барьцтай газар те амиа борлуулад салхи зогсохыг хүлээгээд Есүс эрхийг хүлээгээд завнаасаа тас зураатай тэр болонд шигдсэн байж идэг. Аль эсвэл зүгээр л яг л Баатар шиг те нөгөө нэг салхи давлгаатай заваа хөмрүүлчгүйхэн шиг тэмцэл заваа эргүүлээд татаад салхи сөрөөд тэмцэлдээ завин дотроо л байгаад байгаа. Тэр хизээ салхи зүгээр болох нөө гэж хүлээж байгаа. Миний ярьж байгаа зүйлийг ойлгож байгаа сте тий. Бид нар яг ийм амьдралын салхи шуурганд энэ салхи шуурга бол биднийг итгэлээр унгаахыг хүсэж байгаа. Есүс рүү очиулахыг хоригдж байгаа маш олон асуудлуудыг талаар ярьж байгаа. Тэгээд Есүс өнөөдөр бидэнд хандан хэлж байгаа юу хэлж байгаа вэ гэхээр ир гэж хэлж байгаа. 29 дээр хэлсэн ир гэж хэлсэн. Бид нар Есүст итгэсэн үү? Итгэсэн. Итгэлийн амьдралаар амьдрья гэж шийдсэн. Эзэн минь надад дуудлага харааг өгөөч гэж гуйсан. Эзэн харин танд юу гэж хэлж байгаа вэ гэхээр ир гэж хэлсэн. Ирээрээ гэж хэлсэн. Тэгсэн чинь бид нар ир гэсэн Есүсийн дууг сонсохдоо эргэлзэж эхэлдэг. Тэгээд салхи зогсголоор би гарья. За юу ч гэсэн Петр яваад үзгээ. Жаахан байжгаад болъё. Би махад жаахан тэгээд байна. Мөнгө санхүү тийм байна. Гэр бүл юм байна. Амьдралаа зохицуулъя. Байж л та эхнээс нэг мэрэгжил эзэмшээд хэл да. Амьдрал сайхан болохоор. Ийхүү ярьсаар байтал морин сүнс биднийг тэр асуудал донд салхи шуурга давлгааг улам ширүүсгэж Есүсээс бидний завийг улам холдуулж яг ийхүү л амьдрал үргэлжилсээр байж байгаа. Ах トゥ нараа өнөөдөр би дахиад үгийн сэдвээр та бүгд өгөөрэй. Завнаасаа гарцгаая. Гарсан бол эргэлзэхгүйгээр тэ салхи шуургыг харахгүйгээр асуудлуудыг харахгүйгээр Есүс рүү алхацгаая. Хэрв та унах юм бол яах вэ? Унах юм бол яах вэ? Юу гэж хэлэх юм? Тэгэх гээдсэн тэгн угаасаа тэгдیں۔ Хацгүй те. Тэгэл нөгөө нэг бүх юм аварсгаал. Тэгэж болохгүй ш. Харин тэр юу гэх ёстой вэ? Харин та юу гэх ёстой вэ? Живх үедээ намайг авраач хүн байна уу гэж орлоо. Нөгөө нэг 11 лүг эргэж хараад намайг татаач ээ. Юугаа хийгээд байгаа юм бэ? Гомдмоор штэ тий завинда зүгээр хараа байжсан байхгүй эднэр. Тэгээ хүмүүс гомдолж эхэлдэг нөгөө завинд байсан үлдсэн хэдрүүгээ тий. Манаас хүмийн тэр намайг живж яхад зүгээр хараа л байжсэн. Юу ч хийгээгүй тэр. Уг нэг сэлвэр мэлвэрэ тий. Шидэ тий юм шидээд осмос шидээ тий татаж авна штэ уг нь. Манай эсэм бүлгийн ахлагч байхгүй зүгээр тэр цаана байжсэн. Ингээ хүмүүс рүү хараад тэгээ яадаг гэлээ. Нүур буруулаад нэг нүдэрээ ч харахгүй яадаг гэлээ гомдчихдаг те. Сүмдээ ирэх болцсон. Яас намайг живж явах татаагүй ш. Би живцээ те. Өөрөө Есүс рүү орилог байхгүй те. Эзэн минь ээ намайг авраач гэж хэлээгөө. Тэгсэн хэрнээ нөгөө хүмүүс рүү хараад нөгөө 11 рүү хараад нөгөө 11 өөртөө таныг яах нүгэ харж ах чи те. Ийм нөхцөл байдал байж ах чинь намайг аварсангүй тэгсэнгүй ингэсэнгүй гэд өөртөө унцдаг. Библиэлд ер нь хэлсэн шүү дээ. Итгэлийн амьдралаар явхад саад бэрхшээл асуудлууд гарах болно л гэж хэлсэн. Гоё явна гээгүй шүү дээ. Ерөөсөө та нарыг өстө жинхэнэ те юунч ямар ч асуудалд оруулахгүйгээр гуйсан болгоны чинь биелүүлээд л те гоё машин тэрэг бүх зүйлүүдээ чинь өгөөд л хамгийн гоё амьдруулна гэж хэлээгүй шүү дээ. Тэгсэн бол өнөөдөр хүссэн үсээгүй бүх сүмүүд өнөөдөр дүүрэн бүх хүмүүс унтаагүй те ингээд гоё явж л байгаа хэл да хүндэтгэл өргөд тэгээг байхгүй. А тэгэхдээ
Есүс Христэд итгээд бид нар завнаасаа гараад усан дээгүүр алхах юм бол Есүс рүү очих бол. А хэрвээ унах юм бол эзэн рүү хандах юм бол эзэн биднийг зууран авах л. Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч гэж хэлсэн. Тэр биднийг живүүлэхгүй яах гэсэн. Хажууд онд хэлээрээ тэр живүүлэхгүй гэж. Та живж гин үү? Заримдаа бид амар удаан живдэг шүү дээ. Ингээл живээл. Тэгэл яах вэ гээл те. Усан дунд ингээл ороод. Тэгээ Есүс рүү хандахгүй. Эзэн минь намайг орооч гэж хэлэхгүй. Тэр дунд хүмүүстэй живж штэ нөгөө нэг 11 магадгүй те. Иргэн тойронд байсан хүмүүс живжин тэр тэгсэн тэгэх гээд байсан юм аа. Усан дээгүүр алхах нь гэж юу вэ? Живэн штэ угаасаа. Нөгөө хүмүүс яг тэгээ сууждаг. Живэн. Тэ? Живдэг байхгүй. Тэр үед бид нар Есүс рүү хандах хэрэгтэй. Эзэн минь ээ намайг авраач гэж хэлэх хэрэгтэй. Гэтэл бид нар итгэлийн амьдралаар амьдрах гад итгэлийн шийдвэр гаргаад усан дээгүүр алхаа явж байхдаа живэхдээ эзэн минь гэж хэлэхгүйгээр босод руу гомдсондоо тэгээд тэр чигтээ гомдлоод Есүс ч байхгүй, завьч байхгүй усан доор байж идэг. Энэ бол аюул. Харин эзэн рүү хандах хэрэгтэй. Тэр эзэнтэй байх юм бол тэр завин дээр эргээд очих юм уугүй юу мэдэхгүй л дээ. Тэр хүмүүстэй хамт байх юм уугүй юу мэдэхгүй л дээ. А гэхдээ Есүстэй л хамт байх хэрэгтэй. Тэр завин дээрээс 12-ийн 1 та байсан байж болно. Тэндээс гараад та Есүс рүү явах хэрэгтэй. Тэгээ Есүс таныг хаана байхыг л мэднэ. Яг үнэндээ Есүстэй хамт байхад миний завин дээр хэн байна, надтай хамт байна, юу болж ийн, гадаа салхи шуурга давлгаа юу болж ийн тэр огт хамаагүй. Амен. Хажууд байгаа нэлээр огт хамаагүй шүү гэж. Тэгсэн чинь бид нэр Титаник шиг хөлөг онгоц бодоол тэ. Огт живэхгүй юм шиг тэ. Тэгэл тэнчэнэл зугаа цэнгэл ай тав тух. Тэгэл болж игэл уур хүрээд бол хин нэг завнаас аваа шидчихнэ. Чамтаа нэг завин дээр байж яад. Бүр болохгүй бол баатар өөрөө завнаас өсөрч. Ойлгож байгаа үстэй те. Ах түсэ. Тэгэхээр энэ усан дээгүүр алхсан үйл явдал нь Есүс Христ бидэнд сургаал заахта энэ зүйлийг маш тодорхойгоор яг ийхүү л бидэнд зөвөрлөж хэлсэн. Таны завин дээр хэн байх нь хамаагүй. Та хинтээ байх нь хамаагүй. Тэдний итгэл үнэмшил байна уу байхгүй юу хамаагүй. Тэр гой царай зүстэй би хаатай байна уу хамаагүй. Тэр муухай ааштай те дандаа хэрүүл үздэг хамаагүй. Тэр намайг заримдаа ардуур муулаад байдаг жаахан хамаатай. Тэ. Тэр надад туслахгүй байсан чинь маш их хамаатай. Ийм болох гээд байдаг хүмүүс. Гэхдээ үнэндээ энэ дэлхий дээр бид нар төр зураг амьдарсан. Хүн болгон өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлэр сонгож шийдвэрүүдийг хийж гаргаж байгаа. Яг үнэндээ таны итгэл үнэмшилд хинч нөлөөлөх ёсгүй. Нөлөөлөхч боломжгүй. Гэхдээ бид өөрсдөө бусдаас шалтгаалаад нөлөө авдаг. Тэгээд усан дээгүүр Есүс дуудааг байх чинь те нөгөө тийшээ усан дээгүүр гараад алхах гад оролддог байхгүй. Тэгээд тэр живэн штэ тодорхой. Есүсийг дуудсан ч гэсэн тэнд Есүс байхгүй. Завны нүгэд л бол Есүс байхгүй шүү. Есүсийн байгаа зүгрүүл завнаасаа бууж болно. Амен. Заримдаа өстө хүсснээрээ те эргэлүү гараад гүйчих гээл өөр тийшээ явчихгал өөр зав хайгаал. Би танд хэлье. Өөр зав байхгүй шүү. Өөр гоё зав хайгаал те. Олон хүмүүстэй арай тансаг зав хайгаал. Тэгэх шаардлага байхгүй шүү. Сая өнгөрсөн 8 сарын хабын хурал дээр бид нэг зүйлийг хамтдаа ярилцсан. Хаб гэхээр налаахын бүх сүмүүдийн пастор ахлагч нар ирж байгаа. Тэн дээр бид хоорондоо нэг асуудлын талаар ярьсан. Налаахад сүм гэсэд яваад идэг хүмүүс байна аа. Тэдний талаар ярьсан. Тэдний талаар яах вэ гэж ярилцсан. Тэд нар юр бусын хүмүүс. Усан дээгүүр гүгээл өөр зав руу орчихно. Усан дээгүүр гүйж байгаа өөр зав руу яваад орчихно. Зарим нь бүр амар заяа. Живж шумбаж явж байгаа л өөр газар өөр завин дээр гараад ирсэн.
Үнэндээ нэг завнаас нөгөө зав руу илгээх нэг боломж байдаг л да. Тэр нь дуудлага аваад тэ эзэн тийш яваараа гэж хэлсэн бол тэрэн дээгүүр эзэн зам татчих өгдөг болсон дээгүүр. Тэгээд тэр яваад өөр газар огт зав байхгүй газар очиод шинээр магадгүй зав хийгээд тэгээд тэ тэрэн дээр хүмүүс тэр байсан хүмүүсийг тэ живсэн хүмүүсийг гаргаж ирээд би зүрлэлээр яриад ойлгож байгаа зү тэ. Энийг зүгээр яг зүрлэлээр биш ярих юм бол хин нэг эзэн илгээлтээр яв гэж хэлээд аймаг газар нэг зүйл рүү явуулаад дуудлагын өгөөд тэгээд явуулахад нь эзэн бүх боломжгүй талуудыг нэгээд тэр живэлхгүйгээр эзэн хамт явж байгаа. Тэгээд зам бэлтэж өгч байгаа. Тэгээд тэр газар очиод шинээр чуулган тариад тэгээд тэнцээ олон хүмүүс Иесус Христэд итгээд тэр завин дээр олуулаа болж байгаа талаар ярьж байгаа. Тэгээд тэд бүгдээрээ Иесустэй завинс гарах үедээ, итгэлийн амьдралаар амьдрах үедээ, явах үедээ бүгдээрээ дандаа л Иесус рүү л харж явж байгаа талаар ярьж байгаа шүү. За тэгэхээр бид нэр зав аюулгүй мэт санагддаг боловч яг үнэндээ аюулгүй газар бол тэр осон дээгүүр алхаад Иесус рүү очих нь хамгийн аюулгүй газар. Зав үнэндээ тэ аюултай. Тэр нь болохоор бидний нөгөө нэг ая тав тухын талаар ярьж байгаа шүү. Би саяын зүрлэл дээр сүмийг магадгүй зүрлэж ярьсан. Гэхдээ тэр сүм биш. Яг үнэндээ тэр бол бидний ая тух, бидний тав тух, бидний нөгөө нэг зугаа цэнгэл, махан биений хүсэл, өөр юу гэдгийг дуудаагүй ч гэсэн, дуудлага аваагүй ч гэсэн өөрийн амьдарж байгаа хэсгүүдийн талаар ярьж байгаа шүү. Тэгээ Петрт хоёр сонголт яг байсан. Тэр завин дээр үлдэх үү, Иесус рүү алхах уу гэдэг сонголт байсан. Гэхдээ завин дээр үлдэх нь бол дэндүү амархан гой сонголт шүү дээ, тэ. Come on, Иесус өөрөө хүрээдрээ. Бид нар байж тэ. Та өөрөө хүрээдэр, би байж. Ингэж хэлж бол. Гэтэл яг үнэндээ итгэлийн амьдрал нь яг үндэ Иесус Христ рүү явах талаар энэ Библиэлд яг бидний заахын тулд ийм гайхалтай үйл явдал болсон. Тэр салхи шуургатай байсан ч усан дээгүүр алхах боломж байхгүйсэн ч тэр Иесус рүү болол явах үед энэ бүх зүйл боломжтой гэдгийг харуулж байгаа. Бид нар яг итгэлээрээ ийм хүү шийдвэр гаргах үед эзэн ир гэж хэлэх үед бид нар явах үед усан дээгүүр алхах боломжтой болдог. Энэ нь болохоор итгэгч нарт тэмдгүүд, дагалдах тэмдгүүд, гайхамшгууд өгдөх болно гэж хэлсэн, тэ? Санаж байна уу? Тэр зүйлийн талаар ярьж байгаа шүү. Та завнаасаа гарахгүй байж гарахгүй байгаад ээж болно. Хизээ гарах нь мэдэгдэхгүй. Хизээ салхи зогсох нь мэдэгдэхгүй. Ийм байж бол. Гэхдээ Иесус өнөөдөр таныг юу гэж хэлж байгаа вэ гэхээр ирээрээ гэж хэлж байгаа. Ирээрээ гэж хэлсэн шүү. Тэгээ аюулгүй газар бол зав биш, харин усан дээгүүр алхах юм аа. Хажууд донд хэлээр. Аюулгүй газар бол завин дотроо биш, усан дээгүүр алхах юм аа. Тиймээс усан дээгүүр алхацгаая. Амен. Усан дээгүүр алхацгаая. Амен. Өнөөдөр бүснөр орноо. Усан дээгүүр алхах тасгал. Ийм зүйл яриагүй шүү дээ. Итгэлийн амьдралаар Иесус ир гэж хэлэх үед бид нар завнаасаа гараад арангаа явахыг хэлж байгаа байхгүй. За тэгвэл бүгдээрээ дахиад зөвлөлөөр бидний зав юу вэ? Таны зав юу вэ? Хүн болгоны зав өөр өөр байгаа. Миний таны зав юу вэ? Нэгэсэндээ миний дассан амьдрал, миний хамгийн сайн хийдэг зүйл, миний дуртай зүйл, ая тух, тав тухын талаар ярьж байгаа. Тэгээ миний айдсын талаар ярьж байгаа. Айсансаа болоод гарч чадахгүй байгаа завнаасаа. Тэгээ би чадахгүй гэж боддог учраас эзэн намайг дуудахгүй байна гэж боддог. Гэхдээ Петр юу гэсэн юм? Петр зүгээр ингээл завин дээр айгаал байжсэн чинь Иесус юу гэсэн бэ? Наашаа ир Петр чи гараад ир бусд нь байж гэж хэлээгүй шүү дээ. Юу гэсэн бэлээ Петр? Хэрвээ та муу юм бол намайг тань дээр очихыг зөвшөөрөөч. Ийм залбирал та хийж гэнэ үү? Эзэн минь таны дуудлага муу юм бол надад тэ алхахад та туслаач. Энэ боломжгүй амьдралыг та боломжтой болгож өгөөч. Ингээд залбирдаг. Тэгсэн чинь эзэн юу гэж хэлдэг вүлээ? Тийм ээ, ирээрээ гэж хэлсэн. Тэгсэн чинь бид нэр за байж гараа. Завин дээрээсээ буугаад алхах
Хүмүүс юу гэж бодох юм бэлээ? Асан дээгүүр яаж алхах юм бэ? Маш олон шалтгаанууд байж байгаа. Тэгээ эзэн юу гэж хэлж байгаа вэ гэхээр өнөөдөр танд ирээрэй гэж хэлж байгаа. Нэг зүйл хэлэхэд гайхамшиг завин дотор болохгүй. Гайхамшиг завин дотор болохгүй. Бас нэг завин дотор болсон гайхамшигт үйл явдал Библиэлд байгаа тийм. Бид нэр сүрх гээд байжсэн Есүс завин дээр унтчихдаг. Тэгээд нуурыг зэмлсэн чинь яасан бэлээ? Нөгөө нэг салхи шороод авлага зогсчихсон тийм. Есүстэй хамт завин дотор байгаа бол Есүстэй тушаасан бол тэр газар эзний хүслийн дагуу түүний хүслийн дагуу байгаа бол тэр бүх зүйл тэг яг завнаас гарч байгаа мэт тийм үйл явдал юм аа. За тэгэхээр бид нэр тэг яг өнөөдрийн хэсэг дээрээс харахтаа бид нэр завнаасаа гарах ёстой, итгэлийн алхааг хийх ёстой, тэгээд усан дээгүүр алхах ёстой. Энэ усан дээгүүр алхах бол бидний итгэлээрээ хийж байгаа шийдвэр маань, сонголт маань. Тэр үед бид нэр яаж болно гэлээ? Живж болно. Живэх нь бараг л тодорхой шүү. Гэхдээ тэр үед Есүс рүү л хандах хэрэгтэй. Эзэн минь ээ намайг авраач л гэж хэлэх хэрэгтэй. Пастра та чинь яасан онцгүй хүн бэ гэ. Гомдож болохгүй гэсэн. Найзгаа итгэлийнхээ найзыг те чи надад тусалсангүй хамгийн зовлонтой хэцүү байх үед чинь чи алга болчлаа молчлаа гомдлоод гоншгоноод авах хэрэггүй гэсэн. Эзэн рүү л харах хэрэгтэй. Эзэн рүү л харах хэрэгтэй. Энэ үед хамгийн сайн итгэлийн амьдралаар амьдрах. Тэгээ эзэн таныг живхээс хамгаалаад уснаас юу ах вэ? Суг татаал гаргана. Хин нэгэнтэй зоорлох юм бол хамт живнэ штэ. Хин нэгэн рүү хандаад хашгираад авах юм бол тэгээ хамт живнэ л гэсэн үг штэ. Тэгэхээр гайхамшиг бол завин дотор болохгүй, завнаасаа итгэлээрээ гараад алхах үед болдог. Петр эхнээс нь завнаас нэг хөлөө гаргаад ингээ гიშгээд үтсэн чинь хатуу байгаад боломжийн юм болов. Тэгээ нөгөө хөлөө ингээд гаргаж үзээд завнаасаа бариад ингэсэн болов. Тэгсэн ч байж магадгүй. Гэхдээ эзэн зөө очиж байгаа тий. Тэр үйл явдал гэдгийг санах хэрэгтэй. Бид нар яг ийхүү завнаасаа гараад алхах ёстой. Харин энэ бүх зүйл гайхамшигуд яг завнаас гарах үед бол бий болдог. Тиймээс би өнөөдөр та бүгдийг хамгийн ихэнд завнаасаа гарцгаая гэж уриалж байна. Эзэн таныг баян үлгээр рүү илгээхийг хүсэж байгаа. Би биш штэ. Дөнгөж оюутан болж ах чинь юу вэ? Тэ? 4 жил сорно штэ. Байж гараа. Би тэ дөнгөж нэг шин юм хийж ах чинь тэ. Байж гараа. Болоогүй штэ. Би мэрэгжлээ сонгоод дөнгөж тэ хичээл 9 сард хичээлд орох гэдэг чинь. Байж гараа гэж хэлж болохгүй. Гэхдээ эзэн бүгдийг нь 21 аймаг руу илгээхийг хүсээгүй нь тодорхой. Танд өгсөн дуудлага байгаа, алсын хараа байгаа. Тэгээ одоос бүгдээрээ хэрвээ дуудлага хараагаа аваагүй юм байвал бүгдээрээ 10 сард бүгд алсын хараа дуудлага авч дуусан шүү гэдэг би уриалга юмэр. Яг гэвэл би 10 сард яг тэ бүтэн 10 сарыг яг алсын хараагаа олох, авах, харах, завнаасаа гарч алхах тэр цаг болгомоор 10 сар. 10 сар бол таны яг дуудлага бүрэн ухамсарлаад завнаасаа алхсан сар байх бол. Амен яасан бэ? Амен. Завнаасаа гараад алхацгаая. Завн дээрээ байж болохгүй. За эзэн өнөөдөр тийм учраас таныг ирээрэй гэж хэлж байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа тэ өнөөдрийн үгийг хамгийн сүлд нь нэгтгэж харъя. Есүсийн гар болол таныг ер нь хизээч ингээ барьж яадаг. Хүмүүс хэлдэг л дээ эзнээс би зуураад гэж ярьдаг. Тэгэхдээ яг үнэндээ би юу гэж хэлсэн бэлээ? Эзэн биднээс зуурчдаг. Бид нар бол зуурах юм бол магадгүй хизээч хамаагүй тавина шүү дээ. Гомдол нэг гомдол тавьчихна. Амархан. Гомдох бол үнэхээр амархан шүү дээ. Бали. Тэ. Тэгэхдээ эзэн бол биднийг үргэл зуурсаа байдаг. Түүн рүү бид нар харсаар байх үед, эзэн минь гэсээр байх үед бол эзэн таныг зуурсаар л байдаг. Тэр тавихгүй. Тэгэхээр эзэн рүү хандаж тэ унах үедээ, живэх үедээ, асуудал байгаа үедээ эзэн рүү харцгаая. Тэр таныг хизээч тавихгүй. Тэр тэгээ таныг юу гэж хэлсэн бэ гэхээр ирээрэй гэж хэлсэн.
Тэгээ ирээрэй гэж хэлж байгаа зүйл нь бол яг үнэндээ тэр таныг өөрийн алдрын төлөө ашиглахыг хүсэж байгаа. Тэрийг харсан те. Энд дээр юу гэсэн бэ? Тиймд явж гэж хэлсэн. Ирээрэй гэсэн учраас яваарай гэсэн үг байхгүй юу? Яв гэсэн үг байхгүй юу? Тэгээ сайн мэдээ хуваалцах талаар ярьж байгаа. Дагалдуулах талаар ярьж байгаа. Есүс юу гэсэн бэ? Ирээрэй, энэ чинь энэ хараа мөнгө байна. Ирээрэй, энэ чинь алт байна. Ирээрэй, энэ чинь эрх мэдэл байна. Ирээрэй, энэ чинь гоё юм байна гэж хэлээгүү. Тэр ирээрэй, тэ намайг даг, загалмаагаа өөр сайн мэдээд хараа гэж хэлсэн.